Хэн нэгний дэмжлэг тусламжгүйгээр өөрийн хөрөнгөө арвижуулах замаар бизнесийгээ замлаг эхэлсэн эмэгтэйг бид онцолж байна. За өнөөдөр Гавьяат эдийн засагт солигдсон ган тулга өдгөө банк ус санхүүгийн байгууллагынхаа 14 салбар нэгжийг нээж 120 гаруй ажилтнтай олтлоо ажлынхаа хүрээгээ тэлсэн байна. Өнөөдөр Гавьяат цол хүртэж байгаа олон эрх мэнийг бол Гавьяат эдийн засагч болж байгаа ган тулга юм а. Тэрээр 1997 оноос эхэлж санхүүгийн салбарт хүчин зүтгэж эхэлсэн түүхтэй түүний эрхэлсэн бизнес 2016 оноос эхлэн 9 шижир инвест банк ус санхүүгийн байгууллага болж хүрээгээ өргөжүүлэн тэлж Улаанбаатар хотоос гадна Багнуур дүүрэг Эрдэнэ татуудад салбараа нээсээр өдгөө 14 салбартай 120 ажилтнтай болж хүрээгээ тэлжээ. Амжилтын гол онцлог нь зөвхөн өөрийн хөрөнгөөрөө өөрийн бий болгосон хөрөнгөөрөө 29 жил ажилласан байгаа юм. Тий. За тэгээ энэ өөрийнхөө бий болгосон энэ хөрөнгөөрөө жижиг дунд бизнесийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирлээ. Олон хүнийг ажлын байраар хангаж ирлээ. Улс орныхаа эдийн засгт баггүй хувь нэмэр оруулж ирснийг минь төр засгаас үнэлээд энэ сайхан шагналыг өгсөн бах гэж би бодож байна. Дээр нь бас цаашид надад илүү их үүрэг хариуцлага ирж байна гэж би ойлгож байгаа. Ган тулга нь банк санхүүгийн салбарт 30 орчим жил ажиллахдаа хатуу Сахилгабаттай хариуцлагатай ажиллахыг зарчмаа болгож мөрдөж ирсэн нь усангүй. Түүний үүсгэн байгуулсан 9 шижир инвест банк ус санхүүгийн байгууллага өдгөө 10,000 орчим идэвхтэй харилцагч түнштэй 100 тэрбум орчим зээлийн багц гаргасан шилдэг татвар төлөгч байгууллага болжээ.